Тэгээд энэ тэтгэврт гараад одоо тэр олон жил одоо гэртээ суух бол үнэхээр утгагүй байгаа. Тийм учраас одоо тэтгэврийн насны иргэдийн одоо хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөр эрхлэх нөхцөлийн бүрдүүлэх тал дээр бол одоо дэлхийн нийтээр хандаж эхлэв байна л да. Тэгэхээр энэ асуудлаар бид нар нүүбийн хүн амын сантай зөвлөлдөж байгаа. Бид нар удахгүй он гараад ахмадын одоо нийгмийн асуудлын чиглэлээр одоо улсын зөвлөгөөн зохион байгуулна. Энэ дээр ахмад насны хөдөлмөр эрхлэлтийн асуудал, ахмадын одоо хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тэр нөхцөлийг бүрдүүлэх тал дээр төрийн бодлогыг одоо боловсруулж гаргаад тавих. Энэ чиглэлээр энэ улсын зөвлөгөөнийг зохион байгуулах гэж байгаа. Энд бол нүүбийн хэд хэдэн байгууллагууд мөн одоо олон улсын хэд хэдэн байгууллагууд оролцоо илэрхийлсэн. За өнөөдөр ахмад насны нийгмийн асуудал дотор хуучин бол зөвхөн тэтгэврэмж одоо амралт суйль гэл ийм юм ярьдаг байсан. Одоо бүр одоо цоо шинтэй урд нь байгаагүй тэр одоо юу гэдэг нь асуудал бол өнөөдөр ахмад насны хөдөлмөр эрхлэлт, ахмад насны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай асуудал. Тэгэхээр өнөөдөр насаараа сураад ажиллаад амьдралынхаа туршид асар их туршлага тийм баян туршлагад оромтлуулсан тэр ахмадуудын тэр одоо зөвлөгөө, зөвлөмж, тусдалцаа тийм ээ тэр ажлын асар их туршлагаас одоо залуу үед өвлүүлэх энэ асуудал бол туйлын чухал байгаамаа. Тэгээ өнөөдөр одоо тэтгэврийн наснд төрсөн гээл тэр одоо тэр насаараа тэр салбарыг толгоолсон ч гэдэг юм уу тэр салбарт тодорхой үүрэг гүйцэтгэж байсан, эсвэл тэр салбарын гүйцэтгэх ажлыг хийж байсан. Тэр улсуудыг одоо ингээд тэрийн бодлогын гадна гаргаад тавьчихж байгаа нь бол өөрөө Монгол төрийн хувьд бол одоо чинь танаа яг юу хийхээр төлөвлөж байна? Яг энэ төрийн гадна ингээд үлдчихэд байгаа ахмад уянууд. Би тань сая хэллээ шүү дээ. Манай яамны хувьд бол өнөөдөр энэ ахмад насны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын асуудал, хөдөлмөр эрхлэлтийг одоо бий болгох тухай хууль эрхцэн асуудал дээр судалгаа хийя. Тэгээ энэтэй холбоотойгоор бид нар ахмад насны одоо улсын зөвлөгөөний зохион байгуулалт яг энэ сэдвэр тэгээ ахмадын одоо маш олон байгууллагуудыг одоо энэ ажил татан оруулъя гэж байна. Дээр нь манай яамнаас ахмадаа сонсъё гэдэг аяныг бол зохион байгуулж байгаа. Ингээд Сүхбаатар дүүргээс эхлээд ахмадаа сонсъё гэдэг аяыг зохион байгуулсан. Бид яамнаас одоо нийт ахмадын одоо төрийн бус одоо төв байгууллагууд удирдлагуудыг хамгийн анх хүлээж авсан ахмадаа сонсъё гэдэг аяны эхлэлийг нээлттэй хийж энэ аян маань одоо цаашаа Сүхбаатар дүүрэг дээр ингээд үргэлжлээд явж байгаа. Тэгээ бид нар энэ аяныг зохион байгуулсан гол учир нь ахмадуудын өмнө одоо тулгамдаад байгаа ямар асуудал байна тийм ээ? Анхаарах ямар асуудал байна? Энэ талаар ахмадынхаа санал бодлыг сонсъё. Тэндээс ахмадын талаар авах арга хэмжээний одоо санаа оноо тийм ээ? Тэдний санал хүсэлтийг сонсъё гэж энэ аяныг бол зохион байгуулсан. Бид нар ер нь хүн амын нийгэм бүлгүүдийн чиглэлээр жишээ нь одоо хүүхдийн эрхийн асуудлаар одоо яг энэ томдоо би танд залуу асуудал л да. Юу гэхээр одоо таран шины хүүхдүүд алга болчихлоо. Хаа явсан бүүмэдгээд хүмүүс ярьж байна. Хүүхдийн янз янзын байгууллагын төрийн бус энэ хүүхдүүд одоо энэ хүүхдүүдийг яаж үрчлүүлээд байгаа гэдэг асуудал ингээл ургаад гараад байл л да. Яг энэ салбар дээр та яг ямар хамгаалтыг бий болгох вэ? Данд би яг сая хэлэх гэж байлаа да. Хүүхдийн эрхийн асуудал, хүүхдийн аюулгүй эрүүл орчинд амьдрах тэднийг одоо ямар нэгэн эрсдэл учруулахгүй байх тал дээр одоо 12 сард бид нар хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын улсын хэмжээний одоо энэ сургалт зөвлөгөөний бас зохион болгоход төлөвлөж байгаа. Тэгээд нүүбийн одоо хүүхдийн төлөө сан тийм ээ ЮНИСЕФ-ийн оролцоотойгоор энийг бол зохион байгуулна. Тэгэхээр энэ одоо арга хэмжээний хүрээнд бид нар өнөөдөр хүүхдийн өмнө толгомдоод байгаа ямар асуудал байна? Өнөөдөр бидний зөв урьдчилж хийж байгаа дүгнэлтээр бол хүүхдийн өвдөх шүмжлийн асуудал үнэхээр алдагдчихжээ тийм ээ. Хүүхдийн эрхийг зөрчих асуудал бол дэндүү хавтгаарчээ. Хүүхдтэй холбоотой хүүхд төвшлийн тэр өмч хөрөнгө барилга байшин үндсэндээ устдад алга болчихжээ. Зөвхөн боловсрол талд нь хүүхдийг харж байна. Хичээлийн бус цагаар хүүхд төгсөх ямар ч орчин алга байна гэсэн ийм дүгнэлтийг урьдчилсан байдлаар хийчихэд байгаа. Тэгээ энэ чиглэлээр манай яам одоо манай яамны дэргэдэх хүүхдийн төлөө үндэсний газар одоо энэ чиглэлээр бол нэлээд идэвхтэй ажиллаж байгаа. Хүүхдээс сонссон аяныг сая эхлүүлсэн үндсэндээ бүх аймагуудаар энэ хүүхдээс сонссон аяг явж байгаа. Тэгэд бид урд нь одоо шинэ хүүхдийн ертөнцид хүүхдийн одоо сэтгэл зүрхэнд юу байгааг ерөөсөө сонсдоггүй ээжээ тийм ээ. Энэ аян явагдаад ихсэн чинь тэр хүүхдүүдээс гарч байгаа тэр сэтгэлийн үг тийм ээ яриа томчуудаас ерөөс дутах юм алга. Биднээс илүү зов чансан хүүхдүүд байна. Ирээдүйдээ итгэл нь одоо буурсан тийм алдагдсан хүүхдүүд байна.
Өнөөдрийн байгаадаа үнэхээр утарцсан тийм ээ. Сэтгэл санааны хувьд хүнд байдалд орсон ч хүүхдүүд маш олноор байна. Тэгэхээр энэ бол үнэхээр манай нийгмийн бас нэг одоо эмгэнэл юм уу да. Тэгэхээр энийг бол нэг яралтай төрийн болгонд өшөнд авч үзэж энэ алдаагаа бол бид нар засах хэрэгтэй юм томчууд тийм ээ. Хүүхд гэдэг тэр одоо бидний яриад байгаа тэр асуудал бол тэр хүүхэд бол өөрөө тэр хүүхэд насныхаа жаргалыг амсаж тэр ямар ч зүйлд сэтгэл зовхгүй санаа зовхгүй амьдрах хэрэгтэй. Одоо тийм эрүүл сарвал тийм одоо аюулгүй орчинд өсч боожж амьдрах хэрэгтэй маа л гэдэг. За баярлалаа бидний урилгыг хүлээж авч сонирхолтой ярилцлага өрнөсөнд. За баярлалаа танай телевизэн тулмжсан ажил амжилт хүсье. За ингээд ярилцлага цагаар хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд Эрдэнэ оролцлоо. Ингээд дараагийн ярилцлага цагаар ирэн уулзлаа түрүү байж та.